Америкийн түүхэн дэх хамгийн анхны удаа чөтгөрт эзэмдүүлсэн гэдэг үндслийг хамгаалалт болон ашиглахыг оролдсон шүүх хурал. Энэ удаагийн кинотой хамтран ажиллагч 8 жилийн түүхтэй дөнгөж сая байршлаа солиод хотын төвд буюу Асаа циркэд ирчихсэн байгаа Amigo Food House. Зяевацхан бамбарнууд. Наалдарт Conjuring Universe-ийг үйл явдлын дараалалаар нь ярьсаар одоо ердөө 2хан кино үлдсэн манай бамбарнууд мэдж байгаа шүү дээ, тэ. Өмнөх киногоор хэдий 2016 онд нээлттэй хийсэн ч 1977 оны үйл явдлыг харуулсан The Conjuring 2 киногоо үзсэн бол энэ удаад 2021 онд нээлттэй хийсэн ч үйл явдлын дараалалаар бол 1981 онд болсон үйл явдлыг харуулах The Conjuring The Devil Made Me Do It. Энэ киног нь бас л бодит үйл явдал дээр сэтгүүлснээс гадна бүр хамгийн сонирхолтой нь Америк нэгдсэн улсын түүхэнд хамгийн анхны удаа чөтгөрт эзэмдүүлсэн гэх үндслийг шүүх хурлын үеэр ашигласан гээл бат. Яг тэгэхээр яг ямар хэрэг дээр ийм сонин үндслэл ашиглав. Тэгээд тэр нь яг хэрэг болсон үгүй юу гэдгийг хамтдаа үзцгээе. 2021 онд нээлттэй хийсэн The Conjuring The Devil Made Me Do It кино IMDb дээр 6.2 үнэлгээ авсан ба 39 сая $аар бүтэж нийт ойролцоогоор 206 сая $-ын ашиг орлого олсон байдаг. Гиснээс манайхан торрент Kick дээр стрим хийгээд эхэлсэн байгаа тул манайхан доор description дээр байгаа линкээр ороо follow дараад хүлээж аваарай. За яг гой бамбарнуудаараа хамтдаа болгоно шүү. 1981 оны 7-р сарын 18-ны өдөр Эд болон Лоренер Дэвид Клацел гэх хүүд эксорсизм хийх эрх авахын тулд болж буй зүйлсийг баримтжуулахаар очсон. Дэвид хүү энэ үед 8 настай байсан. Манай Эд ч хийж буй зүйлээ төр завсарлан Дэвид хүү хэсэг амрах хэрэгтэй гэдээ явуулчаад гэрийнхэнтэй нь одоо удахгүй ах уу сүмээс зөвшөөрөл ирмэгцээ эксорсизмын зан үйлээ шууд эхэлнэ. Эцэг Гордон ч гэсэн наашаа гарчихсан байгаа л гэн. Дэвид хүүгийн эгчийнхэн найз залуу хүүг өрөөнд нь оруулчаад чи хүчтэй байгаа шүү. Одоо удахгүй бүх зүү сайхан болно энтергээд жаал тайвшруулж байхад эцэг Гордон ч гадаа нэрээд таксинаас бууж харагдана. Дэвид хүүг төр амраад өрөөндөө унтаж байхад хаалгыг нэг зүйл их хэл чангаар балбаад угаалгын өрөөрөөгөө зүхтаад ортолд шууд шүршүүрээс нь цус урсаж харагдаад ер нь л хөөрхий хүүгийн нөхцөл байдал их хэл хүндхэн харагдана. Томчууд ч Дэвид хүүгийн орилхийг нь сонсоод өрөөрөө нь ортол хүү шууд аавынхаа хөлөнд шил зоогоод л нэг л биш байсанд эцэг Гордон одоо шууд зан үйлийг эхлүүлье гэж бүгд ажилдаа орхон тэр. Дэвид хүүг ширээн дээр бүгд дарж байгаа зан үйл эхлэх үед манай Лорент гинтэл нэг сонин хин нэгэн хараад хийж буй мэт зөгнөл харагдаад Дэвид хүүгийн дотор орсон зүйл эцэг Гордоныг хүртэл юмар цохоод бүрч болоогүй манай Эдийг дарж унгаад зүрхэн дээр нь хүчтэй цохин нэг зүйл хийгээд ер нь л энэ дотор нь орсон эвгүй зүйлс бүр огт дэлбдэггүй. Үүнийг нь харсан хөөрхий Дэвид хүүгийн эгчийнхэн найз залуу болох энэ Арне гэх залуу хүүг өргөж бариад ийм жоохон хүүхдийг зүгээр үлдээ мухалчгар минь хэрвээ чаддсан бол намайг ав гэж орилж байгаад өөрийгөө золиослон энийг хүмэнийг ашгууныг зогсоож чаддаг. Ерөнхийдөө бол Дэвид хүүгийн дотор орчихсан байсан ч өтгөр энэ эгчийнхэн найз залуу болох Арне гэх залууд шилжсэн л гэсэн үг. Манай Эдийн зүрх нэг л биш болсноор шууд түргэн дуудхан тэр. 8 настай Дэвид хүү дээр хийсэн эксорсизмын зан үйл хүүгийн хувьд зовлон дарчлааных нь төгсгөл байсан бол Арне Джонсны хувьд дөнгөж эхлэл байсан. Үүний дараа болсон эмгэнэлт үйл явдлууд улс даяар шууган тарьж Эд болон Лорен нарын ажил карьерийнхаа хувьд хамгийн харанхуй аимшигтай зүйлс рүү хөтөлсөн. Бодит түүхтэр сэтгэвлөв. Манай хэд ч бүгд л эмнэлгийн коридорт байж байхад эмчин гарч ирэн манай Эдийн амин үзүүлэлтүүд одоо бол тогтворчсон. Ерөнхийдөө бол зүрхний шигдээс болсон байна. Судсанд нь тэлэгч тавьчихсан. Бүрэн эмчлэгдэх хэсгийг нь одоогоор сайн мэдэхгүй байна л гэн. Нөгөө талд сая болсон үйл явдал дээр Дэвид хүүгийн доторх зүйлсийг өөрлөгөө шилжүүлсэн залуу болох Арныг унтаж байхад нь найз охин нь буюу төрөний Дэвид хүүгийн эгчин нэрж сэрэж харагдана. Хосууд ч хоёулаа бүх зүйлсээ шинээр эхлээд энэ хотоос явбал ямар уу энтергээд л ярилцаж байгаад шууд л ажилдаа орцгоодог. Манай хоёр нохооны эмнэлэгт ажилладаг ба дээд давхарт нэг өрөөг нь түрээслэж амьдардаг юм байлаа. Арны ч найз охиндоо буюу хадминдаа ирчихсэн байж байгаад юм авах гээд отгошоо ортол гинтэл тавир дээрх зүйлс өөрөө хөдөлж унаад л ард нь нэг юм эвгүй эмхтэй гарч ирээл ер нь энэ залуу нэг л эвгүйтэй адил эхлэх нь тэртэй. Манай Лорен чөөрхийн нөхөртөөгөө анх танилцж байсан үеэд урсан эмнэлэг дээр нөхрийнхөө хайжуунаас огт толдолгүй л сахиж байхад ашгүй нэг Эд ухаан орох ба шууд цаадуулдаа хэлээрээ чөтгөр яваагүй байгаа. Тэр Дэвид хүүгээс
гараад Арни руу орчихсон гэдэл их санаа зовсон байдалтай л хэлдэг. Нөгөө талд Арни ажиллаа хийж байхад бас л нөгөө эвгүй хүүхэн харагдаад хамаг хар усан цуваад бүр л болж өгөхгүй байсан тул ажиллаа эртхэн дуусгаад гэртээ харахаар болдог. Гэртээ ирэхэд байрных нь эзэн энэ ах хуу жаахан халамцуу алив хамт жоох ууй гэдэл татаж ангаах ба Арнич гүрийгээ жаал хамт суусан ч би энэ бүр л тавгүйтэд элдв сонин зүйлс харагдаад л эхлэх нь тэр. Байрны эзэн ах хуу их сонин царайтай болчихсон найз охинлуу дайрч байгаагаарч нэг харагдаад л бүр сүлдээ сүнс чөтгөр шиг харагдсанаар Арны залуу газарт унчихсан байсан хутгийг аваад өөрөө мэдлгүй шууд байрны эзнээ алчхан тэр. Бөөл цусолчихсон годамжаар алхаж явахад нь цагтаа таарч дуудаад та зүгээр үү гэд асуутал одоо л нэг эрүүл ухаан нь орж ирж байгаа нь харагдах ба хамгийн харамсалтай Арны залуу юу хийснээ бүр огт сандаггүй. 2017 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй өнөө хоолны группүүдээр тулцсан өндөр үнэлгээ аваад байдаг Amigo Food House нь байршлаа солиод бүр хотын төвд буюу Аса цирк дээр ирчихсэн манайхан бүгд мэдсэн штэ тий. Тэгвэл Amigo Food House нь туршилтын хугацаагаа дуусгаад үндсэн меню руугаа орсноос гадна ажлын өдрүүдээр өдөр бүр өөр ландсет гаргаж байгаа юм байлаа шүү. Аса циркэд байрлалтай. Тэгээд бүр машины зогсоол асуудалгүй юм чинь манай төвөөр ажилдаг бамбарнууд цайныхаа цагаар очоод гоё ландсетийн сонирхоод үзээрэй. За тоороо нь юу ч гэсэн өөрийнхөө одоо болтол идсэн ландсетүүдийнхаа зургийг оруулжээ. Манай бамбарнууд Amigo-гийн тухай нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Amigo Food House-ийн энэ сошиал хаягуудаар нь ороод шууд аваарай. За зях буцаад кинонд орцгоё. Мэдээж телевизийн мэдээгээр энэхүү жижиг хотын 193 жилийн түүхэндх анхны аллахын хэрэг бүртгэгдсэн ба хэрэгт нь өөрийн байрны эзнээ нийт 22 удаа хутгалж алжээ хэмээн мэдээнүүд ар араасаа гарч эхэлнэ. Мэдээж л Арны шууд хоригдсон байх ба манай Эд Лорен хоёр ч найз охинтой хамт очин уулзаад чадах бүх зүйлсээрээ туслахаа амлаад шууд л гараад өмгөөлөгчтэй нь очиж уулздаг. Арны залууг чөтгөрт эзэмдүүлсэн тэргээд л учир шалтгаануудаа хэлэхэд өмгөөлөгч нь ч мэдээж тийм зүйлийг шүүх танхимд хинч хүлээж авахгүй штэ гээл бүр огт халахаадаггүй ба манай хоёр бүр өөрсдийн цуглуулгатай өрөөгөө үзүүлж бүр өнөө алдарт Аннабель хүүхэлтэйг үзүүлж байгаад ашгүй нэг хамтарч ажиллахаар болох нь тэр. Эхний шүүх уралж болж өмгөөлөгч нь энэ бол чөтгөрт эзэмдүүлснээс болж хийсэн зүйл гэхэд мэдээж л шүүх бүрэлдэхүүн огт хүлээж авдаггүй. Манай хоёр шүүхийн гадаа гарч ирээд одоо яах вэ гэж ярилцаж байгаад сүүлд Арныг хоригдсон байхад очоод Библийн хэсгээс уншуулахад доторх чөтгөр нь огт гарч ирээгүй, эсэргүүцэхгүй байсан. Тэгэхээр зүгээр ч нэг шүглсэн чөтгөр биш байж магадгүй. Тиймээс бүр эхнээс нь бүх зүйлсийг ахаад нэг шалгая гэдэл шууд ажилдаа ордог. Бүр анх Дэвид хүү зан үйл хийхээр бэлдэн мэдээлэл цуглуулж байхдаа бичиж байсан хальсаа тоглуулснаар Дэвид хүүгийн гэр бүлийнхэн бүр анх энэ байшиндаа нүүж ирж байсан үе рүү дүрс шилжин. Дэвид хүү ч өөрийн юмнуудаа барин явсаар нэг өрөөнд ороход их л гоё усан матрастай ор байсан сонирхон тоглож байхад Ийхүү Дэвид хүүг ярьж байсныг санан шууд тэр өрөөг нь шалгахад яг тэр усан матрас байсан хэсгийн шалан нэг тийм шатчихсан ч гэмээр нийгэл сонир муухай болчихсон байсан тул манай хоёр шууд байшингийн доогуур нь шалгахаар Эдийн биен муугаа тул манай Лорен өөрөө мөлхөөд л ороход бөөн харахнууд гүйлдэж эхэлнэ. Манай Лорен ч ямар хэр оргийн юмнаас айхгүй цааш мөлхсөөр очвол яг тэр өрөөнийх нь доор харалтаа шалан бөөн сонин хар тос шиг зүйл болчихсон байх ба нэгэн шуудаатай зүйл байхыг нээгээд үзвэл сатанист чулмуудын зан үйл ашигладаг ясан тотем байж байгаа юм тэр. Шууд зургийг нь аваад Дэвид хүүгийн эгчт нь үзүүлээ дүү чинь хараагдсан байсан байна. Харин хэдүүлээ зан үйл хийх үеэр энэ хараал нь дүүгээс чинь найз залуу руу чинь шилжсэн гэсэн үг гэдэл ингээнээр тайлбарлаж хэлнэ. Тийм л учраас Арны залуу зөв зүгээр Библи уншиж чадаал байсан юм байлээ. Манай хэд ч тэгвэл хэн яг энийг яах гэж хийсэн бол юу ч гэсэн энэ зургуудыг цагдаа нарт өгөөд иймэрхүү зүйлс олдсон эсхийг тодруулцгаая гэхэд эцэг Гордон ч гарч ирэн баараг 10 жилийн өмнө та нарын мөрдөж байсан нэг калтын хэрэг ажиллаж байсан эцэг Кастнер л иймэрхүү зүйлсийн тухай сайн мэдэх бах та. Тэрнтэй л уулзсан цаг хэмнэх бах гэснээр манай хоёр шууд л тэр эцэг Кастнерийн гэрийн зүг рүү хөдөлж эхэлнэ. Энэ эцэг Кастнер гэдэг нь хэрвээ манайхан санаж байгаа бол Аннабелийн 2 дахь кинонд гардаг нөгөө Аннабель хүүхэлдэг сүм рүү авч явж байгаад өөрөө бэртээд ёстой л балрангаа алддаг энэ үн шүү. Манай хоёр ч явсаар хэдийнэ тэтгэвртэй гарсан эцэг Кастнер дээр ирэн уулзсан өнөө зургаа үзүүлэн яагаад тэр гэр бүл бүр тэр хүүхдийг онисон бол ер нь та иймэрхүү зүйлс харж байсан уу
ирэхэд нэг л удаа харж байсан. Алив дагаад яв гэж зөөрийн өрөөрөөгөө манай хоёрыг оруулахад мань хүн өмнө судалж байсан калтасаа олсон бүх зүйлсээ эндээ хадгалсан байдаг. Ууг нь шатааж устгах ёстой ч мань хүн эндээ хадгалвал аюулгүй л гэж бодсон юм шиг л байгаа. Эцэг Кастнер ч цаашлан би эдгээр сатанист калтуудыг сүүлийн 9 жил судалж байна. Тэд нар сатаны болон чөтгөрүүдийнхаа төлөө цусаар өргөл өргөдөг энтергээд сүртэй юм ярьж байснаа. Иймэрхүү зүйлсдээ сургууцэлдвөл аминд чинь халтай шүү гэж нэг тийм хэрэг болохоор мэдээлэл огт өгдөггүй. Кадр солигдоход нэгэн эмэгтэй хүн тахилын ширээн дээр арныг зургийг тавьчихсан зан үйл хийж харагдах ба яг энэ үед нь түр хорих байранд байгаа арны дахиад л илтэв зүйлс харагдаад эхэлдэг. Ингэснээс манайхаа торрент Kick дээр тогтмол стрим хийгээд эхэлсэн шүү за. Энэ Kick нь юу вэ гэхээр лайв стрим хийдэг нэг төрлийн платформ л гэсэн үг. Тэндээ торрент яг жинхэнэ бамбарнуудтайгаа скриптээ бичиж байгаагаа, хоолоо уншиж байгаагаа, видеогоо эдит хийж байгаа гэд бүх л булгнах зүйлсээ стримерээ дамжуулаад үзүүлээд ярилцаад явах юм шүү за. Тэгэхээр манай бамбарнууд доор description дээр байгаа линкээр ороод фолловоо дараад хүлээж аваарай. Нэрээ бас цаадах чинь donation авах юм нээсэн байгаа шүү. Мэдээж таксаа төлөөд үзвэл цаадах чинь бүр чанартай контентуудыг араас нь гялцуулаад л явах юм шүү. За буцаад кинонд орцгоё. Маргааш нь чуулж манай ээд нөгөө ясан тотемыг хараад л сууж байхад Лорен нэгэн ваарта цэцэг барьчихсан хүн бэлгэллээ гэдэл орж ирээд цаанаа тавьж харагдана. Удалгүй утасч дуурахад манай хоёрын туслах залуу нь би сэжүүр оллоо. Массачусетсийн Данверсийн цагдаа нарт яг ийм ясан тотем харагдсан гэснээр манай хоёр шууд тэр хотын зүг гараа шидчихэн. Очоод цагдаатай нь уулзтал багаасаа дотн байсан хоёр охин бүхэл бүтэн 4 сарын өмнө алга болсон ба нэг охиных нь цогцос би эндээ яг 22 удаа хутгалуулсан байдалтай энэ хаваас ойрхон олдсон. Харин нөгөө охин буюу Джессика нэртэй охин нь одоо болтол олдоогүй байгаа л гэн. Ерөнхийдөө бол энэ мужийн цагдаа нар нь тэр Джессика охиныг олж чадахгүй байгаа тул бүр аргаа ороод далдын чадвартай гэгддэг манай хоёроос тусламж гуйж байгаа л байлаа. Манай ээж ч манай хотод яг ийм ижилхэн хэрэг болсон. Бас яг ийм ясан тотем олдсон ба 22 удаа хутгалуулсан. Тэгэхээр энэ бол хараал байх боломжтой гэхэд энэ цагдаа нь тийм шашин калт хараал энтер гэсэн элдв балаа юм надад хамаагүй. Бид нар зүгээр л тэр Джессика охиныг олмоор байна. Энэ том ой модыг бид нар сүүлийн 3 сар бүтэн самарсан ч юу ч олоогүй л гэн. Мэдээж манай Лорен тэгвэл хэдүүлээ хамтарч ажиллая. Бид хоёр тэр өгсөн охины хэргийн материалыг үзнэ. Харин би та нарт тэр олдохгүй байгаа охины чинь олоод өгье л гэн. Би та нарын харж чаддгүй зүйлсийг харж, сонсож чаддгүй зүйлсийг чинь сонсож чаддаг гэснээр ашгууныг тохиролцож чаддаг. Ингэснээр өнөөх цагдаагийн дагуулan манай хоёр шууд хэрэг болсон газар руу явж очиход манай Лорен шууд өөрийн чадвараа ашиглан тухайн үед юу болсон тухайг мэдхээр олдохгүй байгаа охиных нь дурсамж дотор орсноор Your parents still dragging you up there? It's dumb, but I thought that. That's enough. Oh my God, what did I Okay. do? She's down there. Ингэснээр тэр олдохгүй байгаа Джессика гэх охинд юу тохиолдсон? Цогцсон хаана байгааг мэдэн цагдаа нарт хэлснээр цагдаа нар ч ашгүй эцэст нь 3 сар хайгаад олдохгүй байсан цогцоо олж чаддаг. Мэдээж ярилцаж тохиролцсны дагуу хэргийн материалуудыг маргааш өглөө нь өгөхөр болдог. Манай хоёр ч өөр хотод байгаа тул хоноглох газар хайсаар нэгэн дэм буудал дөнгөж ортол арныг найз охин залхан би өдөр арна дээр эргэлтээр очсон. Тэгсэн чинь чихэнд нь юм сонсогдоод амиа хорол гээд байна гэд их л айд сандарсан шинжтэй л ярьдаг. Манай хоёр дэм буудалтай ярилцаж байхад манай Лорен энэ хараал гэдэг нь нэгэнтээ тодорхой болсон юм чинь хараалыг зогсоох боломж бай ажилтаараа. Бүр анх Дэвид хүүд эксорсизм хийж байхад би гаранд нь хүрэхэд тэр хараал хийж буй эмэгтэй надад харагдсан. Харин сая хоёулангийнхан цагдаа нарт олж өгдөг тэр Джессика гэх охин яг хараалгасан нь үнэн бол би биеинд нь хүрвэл ахиж тэр хараал хийгээд байгаа эмэгтэйтэй холбогдож чадах байх гэснээр манай хоёр харанхуй шөнөөр шууд морг руу явхаар болно. Морг дээр очиход дотор нь хинч байхгүй байсан тул шууд шилийг нь хагалж ороод өнөө Джессика охиныг
нэг олоод манай Лорен шууд гаранд нь хүртэл нэгэн чиглэг дээрээс нь ус тусалсан нэг тийм зойрын давхар гэмээр газраар явах ба галт тэрэгний дууч мөн хальт сонсогдно. Бүр цаашлан явтал Лорен өөрөө яг тэр хараал хийгээд байгаа эмэгтэй бие дотроос нь хараад байгаагаа мэдэх ба хараалч эмэгтэй цааш явсаар нэгэн тахилын ширээн дээр очин айрны залууд хийж буй хараалаа гүйцэхээр зан үйлээ эхэлнэ. Энэ үед 20 хүрээнд байсан айрныч өөрийн мэдлгүй гартаа байсан шилийг хаглаад яг судсаа ханах гэж байхад манай Лорен өөрийн чадвараа ашиглан нэлдэв шившлэг энтрээ уншин ашгүй нэг хараал хийж буй хүүхнийг зогсоож чаддаг. Хамгийн эвгүй нь хараалч эмэгтэйч үнийг нь шууд л мэдчихэн тэр. Манай хоёр ч ерөнхийдөө болж буй зүйлсийг ойлгоод гэртээ буцаж ирэхэд туслах нь сүмийн хүмүүс элдв шулмын хараал зэрэг мөрдөгтэй ашигладаг байсан гэд өөрөө олсон нэг нэлээд эртний ховор номыг үзүүлдэг. Хэдий латинаар бичсэн байгаа ч манай хэд чадлаараа л орчуулан уншдал энэ хараал нь хүнээр тахил өргөдөг. Нэгийг нь аллахаар нөгөөхийг нь амиа хорлолтоор гээд яг л нөгөө сүлд биеийг нь цагдаа нарт олж өгсөн Джессика охин болон Дэвид хүүг хэлээд байгааз мөн энэ хараалыг нь зогсоохын тулд яг хараал хийж буй тахилын ширээг нь устгах ёстой хэмээн бичсэн байхан тэр. Манай ээж тэр эмэгтэй Джессика болон Дэвид хүүг байгаа болгосон гэхээр тэдэнд нэг ижил зүйлс байх ёстой доо гэж босоход хөөхий нөгөө зүрхэн өвдөөд шууд л унаад өгдөг. Ашгүй нэг ухаан ороод сэрэхэд гэртээ гав ганцаархнаа байх ба гинтэл нөгөө хараал хийгээд байгаа балиар эмэгтэй гарч ирснэ. Чи их нэртэйгээ их сүрхий хамтарч ажиллах юм а те гэснэ нэгэн том биетэй цогцыг шууд манай хүн рүү дайруулж эхэлдэг. Манай ээд жаал зогтож байгаад өөдөөс нь загалмаагаа гаргаж ирээд Библийн хэсгүүдээс уншиж байгаад араас нь хутга аваад яг далаатал ашгүй өнөө туслах нь ирээд зогсоож амждаг. Учир нь манай хүн яг эхнэрлүүгээ хутга далаачсан л байж байдаг. Манай хоёр ч энэ нь тэр эмэгтэй хийж байгаа зүйл байна гэдгийг нь шууд мэдээд гэрийнхаа энэ тэндгөө бүтэн хайж үзтэл вааштай цэцэгнүүд дунд нь нэг цэцэг ганцаархнаа бүр тас хар болоод өгчихсэн байх ба энийг хэн авчирсан гэд асуудал туслах нь өчигдөр та хоёрыг өөр хотоос наашаа ирж байхад хүргэлтээр ирсэн штэ. Гэхдээ эрэхтэй шив шинээрээ байсан да гэж хэлхэн тэр. Манай ээд ч шууд сэжиглэн очиж аваад газарт унгаатал яг нөгөө ясан тотой манай хоёрын гэрт хэдийнэ ороод ирчихсэн байхан тэр. Ингэснээр аюул манай хоёр дээр ч гэсэн хэдийнэ ирчихсэн байгааг мэдсэн тул яаралтай тэр хараал хийгээд байгаа эмэгтэйг олъё гээд тал тийшээгээ ажилдаа гарна да. Арныгийн найз охин жимлэг дээр арныг харахаар ирээд Лоренч манай хоёрын бүр анх энэ хэргийг мөрдөж эхлэхдээ очсон. Иймэрхүү шашны калт энтрийг өчнөө олон жил судлаж байгаа тэтгэвртэй гарсан эцэг Кастнерийнх руу саяхан олсон номны дараагийн хэсгүүдэд орчуулуулахаар яран гардаг. Энэ үеэр манай ээдч туслахын хамт хараал хийж буй эмэгтэйгийн байгаа газрыг олохоор цагдаа нарт биеийг нь олж өгсөн хэдийнэ өнгөрсөн Джессика гэх охины хамгийн анх тэр ясан тотемыг олсон газрын зураг дээр зүү зоож тэмдэглэж байгаа. Дараа нь манай Лорени тэр Джессикагийн цогцонд хүрэх үед галт тэрэг сонсогдсон гэсэн тул тэр хавьд нь галт тэрэгний замтай газар гээд хайгаад үзтэл яг голын дээгүүр явдаг нэг төмөр зам гарч ирэхэд манай ээд ч арай үгүй байлгүй дээ гээд л их л гайхсан шинжтэй л харагдана. Учир нь саяны бүх мөрдлөгөөр гарч ирсэн байшин нь манай Лорени зөвглээд очиж буй эцэг Кастнерийн байшин байхан тэр. Мэдээж манай ээд ч туслахтаа чи эндээ үлдээ цагдаа дууд гээд л өөрөө гяс яран гүгээд гардаг. Манай Лорен ч өөрхий одоогоор юу ч мэдэхгүй байгаа тул эцэг Кастнер дээр ирэн шөнөөр ирсэн дуучлаарай. Гэхдээ та надад энэ номны хэсгүүдийг орчуулад өгөөч гэхэд эцэг Кастнер бололгүй яах вэ ор гэснээ Лоренийг оруулаад шууд хаалгаа түгжиж харагдана. Эцэг Кастнер ч сууж байгаад өнөө номон дээрх манай хэдэ орчуулж чадаагүй хэсгүүдийг орчуулж өгөхөд энэхүү хараал нь бүрэн гүйцэд болохын тулд 3 хүний амь хэрэгтэй. Эхнийх нь хүүхэд, хоёр дахь нь lover буюу монголчилбал гинэн цагаан нэгэн, харин гурав дахь нь man of God буюу өндөр итгэл үнэмшилтэй хүн гэх юм тэр. Өөрөөр хэлбэл цэвэр ариун, хайр, итгэл. Энэ бүхнийг сонссон манай Лоренч шууд сэтгэлээр унаж сүүлийн хүн буюу Man of God нь манай нөхөр ээд юм байна. Тийм л учраас манайх руу тэр хараал хийдэг ясан тотема явуулсан юм байна гэж хэлэхэд эцэг Кастнер харамсалтай юм. Халуунааша хүрээдэр чамд харуулах юм байна гэдэл өнөө хаммаг юм хадгалдаг зойрын өрөөрөөгөө алхах тэр. Манай Лоренч яваад ороход эцэг Кастнер сандал дээрээ суучихсан. Одоо л нэг хамаг үнэнгээ хэлхэн тэртэй. Би санваартан болсон цагаасаа л энэ газарт амьдарч байгаа. Сүмийнхэн эхэндээ энэ өрөөг муу муухай буюу өөрсдийн айдаг эд зүйлсээ хадгалдаг агуулах байдлаар ашигладаг байсан. Хэмээн хэлснээ нэгэн зургийн цомог гаргаж ирээд үзүүлдэг. Эцэг Кастнер их нэртэй байсан ч төрхийн хүндрэлээс болж
өнгөрсөн ба энийг нь сүмийн хүмүүс мэдэж болохгүй тул охиноо энэ газарт нууцаар буюу ганцаараа өсгсөн л гэнэ. Харин энэ бүх хугацаанд элдв шашны гаж нууц калтуудын судалгаагаа хийсээр л байсан гэд нэгэн зураг үзүүлэхэд яг нөгөө манай Лорент харагдаад байсан хүүхэн дүрээрээ байж байхын тэр. Охин нь бүхий л насаараа ийм газарт нуугдан амьдэрсэн тул элдв муу муухай хараал зэрэгт суралцаад энэ бүх зүйлсийг хийгээл байсан юм байна лээ. Манай Лорент гайхан та тэгээд энэ бүх хугацаанд энийг мэдэж байсан гэж үү гэдэл асуухад эцэг Кастнер тийм ээ гэхдээ л эн чинь миний охин. Энэ газрын доор нууц хонгил бий. Тэнд тэр хараалаа хийж байгаа. Тэнд байгаа тахилын ширээг нь л сүйтгэж байж хараалыг зогсоох боломжтой гэдэл нэгэн нууц хаалга онгоолгоод Лорент гарч идэнгээ өгөөд л оруулах нь тэр. Лоренийг дөнгөж оруулаад л хаалгыг хаахад охин нь буюу нөгөө хараал хийгээд байгаа эмэгтэй гарч ирээд шууд л аавыгаа алчдаг. Манай Лорент яг л нөгөө зөгнөлтөд харж байсан газраараа буюу нэгэн эвгүй нууцлаг хонглоор явсаар яг нөгөө хараал хийж буй тахилын ширээтэй өрөөнд нь орж ирэн том чулуун ширээг нь унгаах гээд оролдож байтал өнөөх эмэгтэй яг ард нь гараад ирдэг. Яг энэ үедээ зэрэгцэн манай ээд энэ газарт яаран ирэхэд байшингийн гадаа байх нэгэн нууцлаг хаалга шиг сараалжин зүйлээр Лорений ойрлохын сонсогдоход шууд нэг том алх олж аваад эвдээд дотогш ордог. Энэ үеэр өнөө хараал хийгээд байгаа эмэгтэй манай Лоренийг ховсд нь сонин зүйлс нүдэнд нь харуулж байснаа гинтэл хутагтай гарч ирээд дайрахад манай Лорент гяс нэг чулуу олоод цохиж аваад цаашаага зүхтаад л явдаг. Манай ээд дөнгөж дотогш ороход хараал хийгээд байгаа эмэгтэй эхнэрийнхэн дүрээр гарч ирснээр нүүрлүү нэг тийм нунтаг зүйл үлээж ховстоо цааш хараалаа бүрэн гүйц дуусгахаар яваад өгдөг. Хараалыг үргэлжлүүлж хийх үед нь 20 ангид байсан айрны залууч Яг энэ үед нь түрүүний хараалч хүүхний үлээс нь нунтаг зүйлс товсдуулсан манай ээд яг л араата мэт болоод шууд ихнэрлүүгээ дайрахад манай Лорент би байна сэрэлдэ гуйж байна гэдэл зогтож явсаар яг нөгөө тахилын ширээний өмнө ирэхэд анх танилцж байсан түүх зэрэгэ зөөлнөөр ярьсаар ашгүй нэг манай ээд муухай ховсноосоо гараад барьж байсан том лантуугаараа өнөө том чулуун тахилын ширээг нь нэвдэлснээр ашгүй нэг энэ бүх хараалыг зогсоож 20 ангийн эмнэлэгт байсан айрны залуугч аварч чаддаг. Удалгүй араас нь эцэг Кастнерийн охин буюу хараал хийгээд байгаа өнөө гайтай эмэгтэй хутга барин гарч ирэхэд манай ээд оох дайсан шинжгүүгээр чи чөтгөртөө сүнсээр наймаалтсан ч хийсэн хараал чинь бүтлгүүтчихлээ. Чөтгөр хизээж хоосон буцдаггүй юм гэдэл хэлэхдээ зэрэгцэн And it can't go back. Ерөнхийдөө бол хараалч хүүхэн чөтгөртөө наймаалцаж хараал хийж байсан ба ажлаа бүрэн гүйцэд дуусгаж чадаагүй тул чөтгөр хоосон буцалгүй хариуд нь өөрийнх нь сүнсийг авч байгаа юм байлаа. Дөнгөж энэ нэг нууцлаг хонглоос гарахад ашгүй туслахын дуудсан цагдаа нарч ирж харагдана. Бүх зүйлч дуусаж манай ээд саяны эмэгтэй хараал хийхдээ ашиглаж байсан зүйлийг гэрийнхаа цуглуулганыхаа өрөөнд оруулан тавьж айрны залуугийн сүүлийн шүүх хуралч болж ялын тогтоолоо сонсож харагдана. 1981 оны 11 сарын 24-ний өдөр Арни Джонсон хүн амны хэрэгээр яллагдсан. Арни 5 жил хоригдсан ба хоригдож явах хугацаанд найз охинтойгоо гэрлэж тэд одоо хүртэл хамтдаа байгаа. Манай ээд эхнэр Лоренийхаа нүдийг даран явсаар гинтийн бэлэг болгон яг л анх танилцж байхдаа борооноос хоригдож доор нь зогсож байсантай ижилхэн сарвчийг хийснээ харуулж манай Лорен ч их л баярлаж буугаар кино маань дуустдаг. Яа, эн чинь бас л үзээтэй анги байсан байх шүү те. Зяк одоо ингээд хэдүүлэнд нь The Conjuring Universe-ийн хамгийн сүүлийн буюу ганцхан анги үлдлээ штэ. Тэгэхээр мэдээж манайха юу ихэ мэдж байгаа штэ те. Саба дараад сүсэглээ сууж байгаарай.